Сайн байна уу хүүхдүүдээ? Өнөөдрийнхөө хичээлдээ орцгоё. Агуулга туулаа дэгдүүлэх аман наадмыг сонсох, үйл хөдлөлийг даган дуурайх. Зорилго аман наадмыг сонсох, давтан хэлэх, үйл хөдлөлийг хийж сурах, гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа баяр баясгалантайгаар хийж гүйцэтгэх. Сургалтын арга бичлэн хийж үзүүлэх, бие даан үйлдэх, даган дуурайх. Хүүхдүүдээ багштайгаа хамтдаа өгүүлбэрхний дасгалаа хийцгээе. Дасгалын манер зааны хошуу. Хошууга урагшин цорвоолгоод заагаад гэрийн байдалд нь оруулаарай. За багшаа дараад хийгээрэй. Дараагийн дасгалын манер амтанд зармаг долооцгоё. Хилээ урагш нь урт гаргаарай. Хүүхдүүдээ багш нь танараа нэгэн оньсог таалгая. Дэлдэн чихтэй, бүлтгэр нүцтэй. Энэ ямар амьтан бэ хүүхдүүдээ? Сайн бодоорой. Зүйтэй. Энэ бол туулай шүү дээ. Одоо тэгвэл бүгдээрээ туулай дэгдүүлэх аман наадмыг хамтдаа уншицгаая. Багшигаа дагаад хэлээрэй. Туулай туулай тонгос. Туулайн бүкс нь ондгос. Хоёр чихэн дэлтгэс. Хоёр нүд нь бүлтгэс. Дахиад давтаад хэлцгээе. Туулай туулай тонгос. Туулайн бүкс нь ондгос. Хоёр чихэн дэлтгэс. Хоёр нүд нь бүлтгэс. Одоо бүгдээрээ туулай дэгдүүлэх аман наадмыг үйл хөдлөлтөнд хамтдаа зэжилцгээе. Туулай туулай тонгос гэхэд хоёр гарыг эргүүн доор авч нуруугаа урагш бүхэлгөөрэй. Туулайн бүкс нь ондгос гэхэд хоёр гарыг эргүүн доор авч биеийг баруун зүүн тийш ээлжлэн хөдөлгөөрэй. Хоёр чихэн дэлтгэс гэхэд хоёр гарыг толгой дээр авч гарын бугыг урагш хоош хөдөлгөөрэй. Хоёр нүд нь бүлтгэс гэхэд хоёр гарыг нүдний өмнө авч тойрог үсгээрэй. Хүүхдүүдээ дараах бичлэгийг үзээд туулай дэгдүүлэх аман наадмаа хөдөлгөөнтэй хамт хийцгээе. Туулай туулай тонгос. Туулайн бүкс нь ондгос. Хоёр чихэн дэлтгэс. Хоёр нүд нь бүлтгэс. За хүүхдүүдээ дахиад хийгээрэй. Туулай туулай тонгос. Туулайн бүкс нь ондгос. Хоёр чихэн дэлтгэс. Хоёр нүд нь бүлтгэс. Эцэгчүүдээ та бүхэн хүүхдээ биеийн хөдөлгөөнөө зохицуулан аман наадмыг хийж сурахад дэмжлэг үзүүлээрэй. Хүүхэд тань олон удаагийн суралцлага давталтаар бие даан хийж суцгаан шүү дээ. Эцэгчүүдээ хүүхдүүдийнхээ аман наадмыг хийж буй бичлэгийг багш руугаа явуулаарай. Хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа.